За сайн байцгаана уу? За энэ сайхан өглөөний мэнд хүргэе. Нар гэлбсэн өдөр байна. За өнөөдөр би та бүхэндээ сэтгэл зүйж 10 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа маш олон хүмүүст хувь нэмэр оруулсан те хүмүүсийн сэтгэл хөрөнгө оруулалт хийсэн юм мундаг гэрээ эзэгтэй им сайхан эмэгтэйг танилцуулах гэж байна. За та маань өөрийгөө танилцуулаад өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү гэж. нэр тэгэл төгссөн сургууль бас үзэгчтэй сонирн байх бах тий. За намайг Ари Эрдэнэ гэдэг сэтгэл зүйч мэрэгчлэр одоо бараг 10 дахь жилдээ ингээ ажиллаж байна. За Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсрол судлалын сургуулийг магистр зэрэгтэй ингээ төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд бас нэг хэсэг ажиллаа ерөөсөө хийгээгүй байжгаад тэгээ за надад ер нь нөгөө сэтгэл зүйчээс өөр хийх ажил ер нь бол байхгүй мэн гэж ойлгоод тэгээд анх одоо энэ ажлыг ингээд хийж эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэрнээс хойш ер нь бол 10 жил бараг өнгөрчихжээ. Тэгээ маш олон хүмүүстэй уулзаж учирч явлаа. Тийм. Гэр бүл зохиогоод та хэр удаж байгаа? Тэгээ хэдэн хүүхэдтэй? За гэр бүлтэй болоод одоо 16-7 жил болж байна. Тэгээ 2 хүүхэдтэй. 2 хүүхэд маань хоёулаа 12 настай. Ихэр. Тийм гоё. Тэгээс хоёулаас одоо өсвөр наснд ингээ ирж байна тий. Тэгээд ер нь бол хэдийн мэрэгжлийн хүн ч гэсэн заримдаа би яг 2 хүүхэдтэйгээ яг яаж харилцах вэ гэдгээс айгүй их ингээ боддог. Тэгээ намайг айгүй гайхшруулдаг. Заримдаа бүр ингээд нөгөө паниктуулдаг. Тэгээ заримдаа болохоор за энэ чинь миний үеэс өөр штэ тий. Ингэж ярих нь айгүй зүгээр штэ гэх юм уу. Эсвэл юу хэм за би энэ удаад чимээгүй байх хэрэгтэй юм байна тий. Зүгээр сонсох хэрэгтэй юм байна. Одоо нөгөө надад нөгөө ингээд би ингэмээр байна гэдэг юм хэлж байгаа юм байна штэ. Тэгэхээр би яг бурууч хийсэн зүвч хийсэн өөрсдөр нь шийдүүлнэ гэдэг ч юм уу те. Ингээд хажуугаар нь хэдийн мэрэгжлийн хүн ч гэсэн бас ингээд суралцж гин гэх юм уу. Тийм байна. Нөгөө талдаа би зүгээр тэгж боддتي. Хүүхдүүд маань намайг сургаад байгаа байхгүй. Хүмүүжүүлээд байгаа байхгүй. Үгүй ээжээ наа ч юм биш штэ те. Одоо ийм болчиход штэ. Үгүй би ингэмээр байна штэ гэж хэлээд байгаа. Тэгээ надад тэр нь ингээд хөөхөн санагддаг байхгүй юу. Ингээд заримдаа ингээд нөгөө жишээлбэл би өөртөө ингээд харьцуулдаг штэ. Бид нар өсвөр наснд байхдаа магадгүй аав ээжийнхээ үүдээс юм хэлдэггүйсэн те. Чимээгүй болдгоо ч юм шиг те. Чимээгүй бай. Чимээгүй байх хэрэгтэй ч юм шиг те. Том үнтэй ингэж ярьж болдгоо ингээл тэгдэгсэн штэ. Тэгэнгүүт надад ингээд өөрийнхөө мэдрэмжийг, бодлыг тэгээ шийдвэрээ ингээд илэн талангуй хэлж байгаа нь надад айгүй гоё санагддаг байхгүй. Ягаад тэгэхээр надаас айхгүй байгаа нь надад бүр айгүй хөөрхөн санагддаг байхгүй. Яг зөв. Тэгэхээр би өөртөө яг тэрхэн хоронд ингээд гэс ингээд харьцуулдаг байхгүй. Би ингээд айгаад те хэлж чаддгүй байсан. Гэтэл манай хоёр хүүхд ерөөсөө тэгж бодохгүйгээр ингээд надад ингээд бодол санаагаа чөлөөтэй ингээд хэлж байгаа нь надад айгүй хөөрхөн санагддаг байхгүй. Тэгэхээр нэг талдаа би яг тэр зангаар нь айгүй бахархтаад нөгөө талдаа болохоор би заавал ээж гэхээр ингээд том хүн гэхээрээ тий заавал юм давуу ихтэй байна гэсэн ойлголт юм биш шүү дээ гэдгийг бас яг нөгөө надад ингээд ойлгуулдаг тий за нөгөө талдаа болохоор хүн байхгүй юу хувь хүн байхгүй хүн ч гэсэн тий тэгэхээр тэр хоёр маань тэр хоёрынхаа би үзэл бодол хувь хүн гэсэн одоо нөгөө юм статус байгаа штэ. За тэрийг нь за тэгээд магадгүй өөрийн хувийн мэдрэмж гэж бас байгаа тийм. Тэгвэл энэ болгоныг нь хүлээн зөвшөөрч, ойлгож, хүндэлж те хувийн орон зайд нь ингээ халтахгүй ч гэдэг юм уу тийм. Ийм одоо хүмүүжлийг ингээд хэрэгжүүлдэг гэх юм уу. Тэгээд ер нь бол зүгээр заримдаа би ингээд хүүхдүүдээ хитрхи хүмүүжүүлсэн юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Жишээлбэл ингэж л байм л да. Ээж манита зөхөөсөн тэгсэн чинь ингээд чи хэнийг сонгосон бэ гэд ингээд бүгдээрээ хэлчихин тэр чинь нууц байвал гоё үсттэй гэж байгаа байхгүй юу зөв штэ тэгэхээр би нэрээ тийштэй тэгэхээр тэр тоглоом чинь сонирхолтой штэ яагаад нэрээ тийг хэлчихэж байгаа юм бол гэд тэгж байгаа байхгүй яг дотроо болохоор магадгүй хин те би мэдчихэл байгаа л та гэхдээ тэнгууд нь
өө тийм үү. Тэгэхээр айгүй сонирхолтой байна уу те гэдгсэн чинь харин ямар ч сонирхолтой. Тэгсэн чинь нөгөө тэрэндээ тийм итгэх гарахгүй байхгүй. Тэгээ манитагийнхаа бэлгийг өгөөгүй тэгэнгүүтээ ээжээ өхөө марцчихэж тэгээд юу яалаа. Өөрөө идчихье. Oh my god. Та идэх үү гэх. Тэгээ хоёлаа ингээ хуваагаад ингээд гуруулаа машин дотор явж байгаад ингээ аз жаргалтайгаар нөгөөд хуваагаад ингээ идчихэж байгаа. Тэгсэн чинь манай охин болохоор гэж байгаа. Юу ингээд надаа ээжээ эргүүлээд ингээ бэлэг өгөхгүй байна гэх тийм. Миний сонгосон манайтай бэлэг өгөхгүй байна гэх. Тэгэхээр за яах вэ ээж хөө зарим хүмүүстэй ингээд өгч мэддэг үү. Өгч суралцаагүй байдаг тийм. Зарим хүн авч бас суралцаагүй байдаг. Тэгэхээр миний охин яах вэ арай нөгөө суралцчих тийм. Тэгээд тэгснээрээ миний хүүд ингээ муу зүйл юусоо байхгүй. Магадгүй миний охин өгч сурснараа тийм эргүүлээд авна гэдэг юм бас ингээ байдаг. Гэхдээ тэр нь заавал юм материалын зүйлээр биш тийм. Магадгүй амьдрал ингээд дандаа л өгдөг тийм. Дандаа ингээ хүмүүсийг гоё баярлуулдаг тийм. Дандаа хүмүүсийг ингээ дэмждэг гэдэг чинь өөрөө эргүүлээд ингээд чи өөрөө эндээс ингээ гоё мэдрэмж ингээ авд юм аа гэд. Тэгээ ер нь бол нөгөө баг машин нөгөө сургуульд хүргэж өгөх авах зам бол нэг юм айгуу хөөрхөн тийм яриа өрнөдөг юм цаг болоод байдаг. Яг тийм яг яриа өрнөдөг цаг болдог тийм. За өнөөдөр сонь сайхан юу болов миний хүүхдүүд гээл тэгэхээр өстой тачигт л яриад би ч тэгээл би ч ингээл тийм. Хүү маань болохоор бас нэг өдөр ингээд уйлаад ээж ингээд би пеналаа алгуулах чинь эргээ олсон гэдэгхгүй юу. Тэгээд эргээ олсон юм чинь миний хүү яагаад уйлсан гэдгсэн чинь ингээд дотор нэсэн хамаг гоё юмнуудыг ингээд түүгээд ингээд авсан байна. Тэгээд онцгоонуудыг үлдээгээд тэгээ би эргээ олсон гэдэг уйлаад байхгүй. За яах вэ тэгээд тэгээ яг яагаад уйлснээгаа надад ээжтэй ингээд хэлж өгөөч гэдгсэн чинь тэр нь одоо нөгөө хүний биеийн хилэмж гэж байгаа шүү дээ. Тэндээс нь би юу гэж ойлгосон юм бэ гэхээр аав ээж маань надад зориулаад зөндөө гоё зүйл ингээд те мөнгөөрөө худалдаад ингээд аваад өчгöd тэрийг ингээд авцсан байна гэдгийг нөгөө тэрэнд нь ингээд гомдоод уйлаад байгаа байхгүй юу. Тэгэхээр за зүгээр дээ ээж их хөө тэгээд дахиад ингээд авчий. Миний хүүгийн буруу энд байхгүй юм чинь гэд. Тэгэхээр энэ болгонд ингээд нөгөө заагаа дэмжээд харилцан ярилцаад ингээд өгөхөөрөө хүүхэд нөгөө тэр хооронд ингээд аягүй сайн тайвшраад тэгээ өөрийгөө те одоо өөртөө ингээд зөв мэдээлэл ингээд авчиж байгаа байхгүй юу. Ер нь бол хүүхдийн ертөнц бол асар тийм том тэгээд сургадаг те одоо жинхэнэ утгаараа хайрладаг жижигхэн хүмүүс байдаг гэж ойлгодог. Тэгэхээр одоо энэ удаагийн бидний ярилцж байгаа гол сэдв бол яалтчгүй өсвөр насны хүүхэд те хүүхдийн сэтгэл зүй яаж одоо тогтворждаг, яаж тэр эмошн, тэр сэтгэл хөдлөлөө гаргадаг тий. Энэ болгоныг аль болох хөндөж гоё зөв талаас нь ярихыг хичээн. Тэгээ манай сэтгэл зүйч маань бол одоо өөрөө бас яг өсвөр насны хүүхдүүдтэй юм байна. Өсвөр насны яг одоо тэр нэг үе цаг үед тий өөрөө бас суралцаад эндээсээ ингээд юу нь зөв, юу нь бурууг нь ойлгоод тий. Дээрэс нь би ээж хүн гэхдээ тэд одоо хүүхдүүд маань надаас айхгүй байна гэдэг нь үнэхээр надад тухтай байгаа гэдэг нь бол үнэхээр тэгээ хүүхэд гэдэг бол гэртэл байж ээж тэр амар амгалан тэр сайхан зүйлийг хамгийн их мэдэрдэг тэр одоо чухал зүйл шүү дээ. Энэ бол бүр салшгүй нэг хэсэг байдаг. Тэгэхээр бол хүүхдүүдийн хүмүүжил бол та бол одоо номер 1 байгаа. Хичнээн мэрэгжлийн ч гэсэн тэгээ хүүхдүүдтэй тулж харьцаж одоо яг мэрэгжлийн хүмүүсийн зарим нь яг өөрхөн гэр бүлтэй бол тулж харьцах нь харьцангуй бага байд юм шиг байгаа юм. Тэгэхээр энийг ингээд давуу тал олгож гаргаж ирээл хүүхдүүдийнхээ хүмүүжил одоо тэг хөрөнгө оруулалт хийхээс гадна бусад хүүхдүүдэд тийм амьдралынх нь тодорхой хэмжээний гүүр нь олж өгж байгаа нь бол бахархалтай байна. Тэгээд сэтгэл зүйчийнхаа пэйжийг ингээд дагтیں۔ Тэгээ харахаар ер нь сүүлийн хүмүүс өсвөр насны хүүхдүүдтэй аявуух зөвлөгөө авдаг болсон харагдчихсэн. Та ч гэсэн тэр талаараас сургалт зөвлөгөө өгд юм билээ те. Тэгэхээр тэр бүгдээс ингээд ирж байгаа хүмүүсээс ингээд харахаар ер нь сүүлийн үеийн өсвөр насны хүүхдүүдийн одоо нийтлэг онцлог сүүлийн хүүхдүүд одоо яг 10-аас дээшээ насн дээрээ ер нь нийтлэхээрээ сэтгэл зүйн ямархуу ер нь
хандлагатай, төлөвшөлтөй ямар байна те. Одоо бидний үеийн 10 11 бол шал өөртөө те 80 90 он ч. Одоо ингээд 20 24 он гарч байгаа ингээд 25 он болж байна. Нэг юм миний анзаарснаар ингээд 10 нас гарч хараад найзуудын хүүхдүүд одоо манай охин ч гэсэн одоо 10 хүрч байгаа. Ингээд харахаар яг ингээд нэг 10 гарахаараа хүүхдүүд амар дотгошоогоо болол өрөөндөө орол утас пад юугаа үзчихэл гарч ирэхэ болждаг гэж ээж амар аюух тэгж хэлж байгаа байхгүй юу. Тэр тэгэхээр тэр тал дээр та анзаарэгдэж байгаа одоо нөгөө хэлмээр байгаа өсвөр насны хүүхдтэй ээж аавд бас зөвлөмөр байгаа зүйлс юу байна? Ер нь бол нийтлэг одоо хүүхдүүдэд ажиглал биш одоо нийтлэг хүүхдүүдийн онцлогийг би энд ихлэ ярьж өгнө. Энэ нь юу юм бэ гэхээр за зарим хүмүүс сонсон ч гэж бол магадгүй сангийн давмгалсан мэлэл гэдэг онцлогтой хүүхдүүд ер нь дийлэнхтэй одоо байдаг байхгүй юу? Тэр чинь ямар вэ? Хүний төрөлхийн зан одоо төлөв тий зан биш зан онцлог гэдэг нэг юм байгаа шүү дээ. Хувийн онцлог гэдэг. Тэгвэл энэ нь одоо нөгөө темпераментараас нөгөө тайлбарлагддаг байхгүй энэ онцлог. Тэгэхээр ер нь нийт одоо жишээлбэл юу хэ 10 хүүхэд ирлээ гэж бодоход аруулаад сангийн давмгалсан мэлэлтэй юм хүүхдүүд ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүүхдүүд ямар хүүхдүүд юм бэ гэхээр одоо нөгөө мэдрэмжний хүүхдүүд ахгүй юу? Нэг тийм зөөлөн гэсэн. Тэгэхээр бага наснда хүүхдүүд айгүй тийм хөөрхөн нөгөө хөвгчлээ, сэргэлэн цовоо айгүй нээлттэй байдаг ахгүй юу? Өөр дээр ч очиж юм яриад над дээр ирээл, энд ч ирээл те. А гэтэл нөгөө өсвөр наснд яваад биш хүрээд ирэхээрээ энэ хоёр арын шангийнхаа аль нэгийг нь сонгодог байхгүй юу? Хэрвээ би хүүхдтэйгээ маш гоё ярилцаал те илүү дэмжээд ингээд ойр дотн байгаад хамтдаа цагийг өнгөрүүлээд ингээл ах юм бол илүү тэр нөгөө нээлттэй талыг нь бид нар авч үлддэг байхгүй юу? Одоо нөгөө бид нар магадгүй ажил ихтэй гээл тэгэл да тий хүүхдтэйгээ ингээд цаг гаргах нь айгу багч юм уу тий эсвэл юу их ингээд харилцахгүй байх байлаагээ бодвол мэлэлх талаа айгу сонгодог байхгүй. Тэгэхээр мэлэлх гэдэг арын шинтэй хүүхдүүд ямар юм бэ гэхээр нөгөө өрөөндөө ороод тий өөрийнхөө нөгөө орон зайг өөрийнхөө нөгөө мөрөөдлийн ийм одоо нөгөө мөрөөдөл дотроо ингээд ганцаараа байх сонирхол айгу өндөртэй байдаг байхгүй. А гэхдээ хэдий аав ээж нь харилцажсэн ч гэсэн мэлэлх талаас сонгодог хүүхдүүд ч гэсэн байдгийн. Тэгэхээр хүүхдний бүр дээр энэ онцлог чи өөрөө ингээд янз бүр байхгүй. Жишээлбэл ээж нь өөрөө айгу тийм шаардлага өндөр байгээ бодъё л да. Тэгэх юм бол бас яг нөгөө флегматик гэдэг арын шиг бас нэлээд харуулна. За тэр нь бас яадаг. Тэгэхээр энэ болохоор өөртөө одоо нөгөө хитрхийн өндөр шаардлагаас тавьж эхэлдэг гэсэн утгатай байхгүй юу? Бүх юмыг төгсөөлөх бүгдийг чаддаг болох гээд. Тэгэхээр ээж болохоор нөгөө хүүхдээ магадгүй юм яг байгаагаар нь хүлэн зөвшөөрөхгүй арай өөрийгөө тулгаад байна гэсэн утга энд харагдаж байгаа байхгүй юу? Чи чадах ёстой. Чи яахаараа энийг хийж чаддгүй ингээд одоо нэгсэндээ тулган шаардаад захирах гэдэг зүйл энэ дээр багтгүй тий. Тэр нь бол тийм. За. Тэгээд хүүхдүүд маань болохоор яг энэ нэг одоо шаардлагатай ингээд тулаад ингээд ирэхээрээ магадгүй нөгөө өөрийг нь хүлэн зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгэхээр илүү нөгөө дотгошоо болчих магадлал аяга өндөр явдаг байхгүй. Тэгэхээр аль болох өөрийг нь тий өөр нь ингүүл одоо ингэж хүмүүжүүл их зүгээр. Яг хөө бидний зүгээс ингээд тэрийг сургаал, энийг чийлгээл те нэг гоё ингээ болгочмоор байна л да. Янз бүрийн дугуулна явуулаа. Бүх юмыг ингээл нэг аль талтай болгох гол те. Гэхдээ хитрхи их одоо нөгөө маш олон дугуулсан секцэд явуулдаг ч юм уу те эсвэл хитрхи олон зүйлээр ингээ зэрэг одоо нөгөө хичээллүүлэх нь хүүхдийн хувьд бол нөгөө ер нь бол сүрэг аягүй талтай. Тэгэхээр хүүхэд яг бид нар болохоор ингээд сурж байгаа тийм хүүхдээ аягүй зөндөө олон одоо дугуулсан секцэд явуулж байгаа гэж бодож байгаа боловч хүүхдийн хувьд нөгөө сэтгэлээр унах, готрах, тэгээ өөртөө итгэхгүй байх нь аягүй өндөр байдаг байхгүй юу? Тэгэхээр зүгээр энэ миний хүсэл байгаад идэх байхгүй юу? Ээжийн хүсэл яваад байдаг. Тэгвэл бид нар хүүхдээсээ заавал ингээд асуух хэрэгтэй. Тийм байна тий. За одоо миний охин ямар дугуулсанд явмаар. За хэлээрэй. Яг айланд нь дуртай. Айланд нь явмаар. Хэрвээ явмааргүй байвал зүгээр хүчлэх юм хэрэг байна тий. Тийм. Тэгэхээр би ер нь хоёр хүүхдээ ерөөсөн юмд хүчилдэг байхгүй юу? Тэгэнгүүт өөрснөө ээж би энэнд явмаар байна, тэрэнд явмаар байна, би энийг худалдаж авмаар байна гэд. Тэгээ тэр үед өөрөө угаасаа ингээд тусламж хүсээ ингээд хүрээд ирдэг байхгүй юу? Тэр үед наа за болж байна гэд болоо.
Тэгэхээр заавал ингээл лаг боловсралтай болох гээл те. Заавал тийм төгс байх гал бүх юм хийж чаддаг байх гал зүгээр л аз жаргалтай. Жишээлбэл би бага наснда нөгөө гудамжинд ингээ найзуудтайгаа тий. Тэгээ би тэгээ хоёр хүүхэдтэй тэхгүй юу. Одоо нөгөө ингээд гадаа тоглож явахаар ингээд дууддаг учраас аль болохоор хол явж тоглодог байсан. Ээж аав дууддаг учраас. Тэгээд тийм лүү. Тэгдэг байсан юм дээ. Би нэг тэгдэг байсан. Тэгэхээр яс өөрийгөө бодоод тэгэхээр ингээд ер нь бол ээж нь дандаа л ингээд бараг л гудамжинд л ингээд тоглоод бийж идэг байсан. Тэгээд тэр нь өөрөө надад маш том дурсамж, маш том тийм тух. Тэгээ өөрийгөө би илүү чухал юм байна гэдэг ойлголтыг надад ингээ өгсөн юм аа. Тэгэхээр ээж нь хоёр хүүгээ ингээд аливаа юмд бол ингэж нөгөө хүчил хүмаа. Тэгээд хоёр маань өөрийнхөө дураар өөрснөө яг яамаараа хоёрын амьдрал хэмжээ хоёр өөрснөө л мэд. Хоёр надад те бүр юм төгс байх ингээд ерөөсөө шаардлагагүй. Тий. Зүгээр хувийн аз жаргал гэж нэг юм бэ. Тий. Тэрийгэл хоёр маань те илүү ингээ сонгож яваарай гэд ингээ хэлцдэг. Тэгэхээр ингээд хүүхдүүд маань айгуу тухтай тэгэнгүүтээ нэг өдөр хүү маань би таквондод явмаар байна гэх. Тэгэл ингээд найзууд нь орж ирэл ингээд манад ингээд шууш ингээд суучих. Нөгөөдөлтэй ингээд яриа л те. За гоё юм уу өөрснөө сонгосон юм чааж жаргалтай байна уу гэл те. Тэгэл болоо. Ер нь бол нөгөө хүүхд хүмүүжүүлэхэд зүгээр л би нэг хувь хүн өөрөө нэг хувь хүн. Яг энүүгээр нь л өсгөх зөвшөөрөл. Тэгэл болоо. Нэг хийх юм байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо надад ингээд их боловсралтай тийм хүүхдүүд ингээд ирж байгаа шүү дээ. Магадгүй юу гэх яг надтай адилхан орчинд ингээд тий өссөн хүүхд ч юм уу ирж байгаа шүү дээ. Өөр. Тэгэхээр надтай ижилхэн өссөн хүүхд нь илүү хаз жаргалтай. Хамаагүй өөртөө сэтгэл хангалуун. Гэтэл нөгөө ээжийн нөгөө зөндөө за ээж гэхээр аавчаас байж болно шүү дээ. Зөндөө олон юм шаардлаганд ингээд дунд өссөн хүүхдүүд болохоор нөгөө тийм аз жаргал айгу багтай харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр бид нар өөрсөндөө ч гэсэн харьцуулж үзээ л да. Одоо бид нар бол ингээл дураараа штэ гадаа дандаа л гадаа тийм үедээ гарч ороод тийм утас гэж бид нарт байдаггүй тийм. Тэгэхээр нэг заавал найз дээр очиж уулзах хэрэг гардаг тийм. Тийм тэгдэгс шүү. Тэгэхээр ингээд нөгөө амьд харилцаа айгу сайтай байхгүй юу. Тэгэхээр одоо ч бараг нэг өрөөнд сууж ийснэ тийм найз. Бараг уцаараа л хэлсэн. Ороод ирээч явах нь юм л шалтгаан шүү дээ. Тийм. Тэгэхээр зүгээр л бид нар хүүхдээ гоё аз жаргалтай л өсөх жөх нь аягүй чухал. Тэхийн тулд би өөрийгөө мэддэг байна. Би өөрөө аз жаргалтай байна. Тэгээ би өөрөө аз жаргалгүй ч юм уу, би өөрийгөө хайрладгүй ч юм уу, тэгээ би өөрийгөө мэддэггүй болол би хүүхдээ хүмүүжүүлэх тийм шүү дээ. Тэгвэл би өөрөө аз жаргал гэдгийг мэдэрсэн хүн чинь би охиндоо аз жаргал энэ шүү гэж хэлхийг хичээнэ үсттэй. Энэ ерөөсөө л юм. Тэгэхээр миний одоо пэйж хөтлөд байгаагийн гол шалтгаан нь ердөөсөө л юм. Тэгээд би тэгдэг байхгүй хүмүүс өөрийгөө хайрлаарай гэж дандаа л гоншгонж байгаа үсттэй. Та хэрэг ойлгодгүй гэдэг. Гүү ойлгоогүй өөрийгөө хайрлах гэхээр яг юу хэлэх юм бэ гэдэг ингээ хүмүүс асуудаг байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө хайрлах гэхээр нэлээд болно тий. Тийш дээ. Наадахын амар зүйл биш ээ. Гэхдээ кофе ингээ уухыг тий. Өөрийгөө хайрлах гэж хэлэхгүй. Зүгээр ингээд нөгөө сэтгэл дотроо ингээд юу чи хийхүү суужсэн ч сэтгэл чин дотроо те зүгээр дулаахан тайван тухтай аз жаргалтай байх юм бол тэр өөрийгөө хайрлаж байгаагийн нэг хэлбэр шүү. Тэгэхээр заримдаа ээж нар тэгдэг баг. Надаа ингээд кофе уух цаавахгүй. Тийш. Тэгвэл тэр сонголт магадгүй харах зүг байхгүй юу? Тэгэхээр тэгж байгаа хүнийг би хүчилдэг. За окей ойлголоо. Хэрвээ тэр таны сонголт юм чинь таны л зөв. Гэхдээ надаа яг нөгөө цаана жоох нэг юм харамсалтай тийм шүү дээ. Харин тийм. Өөрийгөө хайрлах тийм ямар гоё юу лээ тийм. Өөрийгөө ингээд юу хин нэг дуртай одоо тийм сэтгэл нь тухтай тэгсэн мөртлөөс дуртай кофе урдаа тавьсан тийм. Зүгээр л ингээд нэг юм магадгүй 30 минут яатий тийм шүү дээ. Өөрөөртөө ярилцаал. Нэг гоё орчноо ажиглал тийм. Тийм ингээд суух чинь айгу гоё байхгүй. Тэгэхээр энэ би ер нь бол одоо нөгөө аз жаргал, талархал гэдэг зүйлийг хүмүүс одоо дэлхүү хэлж өгье гэж бас бодож байгаа. Яг энэ талаар пост чийч гэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр сая ирж байхдаа ч гэсэн ингэ бодож байгаа байхгүй. Тэгэхээр миний зөвлөгөөнд явж исэн хүмүүс бүр ингэ нөгөө асуудалтай бүр ингэ хит ороод тэгээ амьдралын гой сайхныг юу харахаа байцсан байдаг байхгүй.
Тэнгүүтээ би энд нэг зөвлөгөөний кейсийг ярмаар байна. Тэр айгуу ингээд тайрын үеийн эмэгтэй ирээд зөвлөгөөнд явуулсан чинь манай хараа өөр авст ийсэн. Тэгээд маш том цонхтой. Тэгээ ингээ яг зөвлөгөөгөөс үзсэн чинь нөгөө үдээс хойш нар ингээ тусдаг байхгүй юу? Тэгээ ингээ нар туссан чинь тэр өрөөг ингээ тэр чигээр ингээ гэрэлтүүлдэг байхгүй юу? Айгу гайхалтай. Үнэхээр гайхалтай. Гэсэн чинь ингээл харсан чинь нөгөө нар нь яг тусч иглсэн чинь нар ийм гоё тусд юм уу гэдэг ихгүй юу? Тэгэхээр би нар чинь манай ажлын энд мандаад танай ажлын тэнд төш гэсэн чинь хөхрөө гайхаад Тийм байна. тэгснэ ингээд дээр нэг бас нэг охин ирснэ ингээд одоо яг энэ сууж байгаа штэ тийм ингээд цонхоор ингээд харж байгаа штэ тэгснэ ингээд зөвлөгөөний дараа би ингээд зөндөө олон юм ингээд зөндөөч нэг хэдийн хэлж өгдөг гэсэн нэрээ тий би тэнгэрийг харж штэ тэр уур би харж штэ тий би түрүү эдрийг хараад ирсэн штэ тэгэхэд би зүгээр тэр Pepsi гэдэг тэр Бичиг л харчихсан. Харсан чинь нэр ингээ харсан чинь амьдрал гоё юм шүү дээ. Уул чинь гоё юм биш. Нэрээ цэнхэр тэнгэрт юм биш. Нэрээ би өөрийн гэсэн их оронтой юм биш. Тийш дээ. Тэгэхээр бидний эргэн тойронд ингээд аз жаргал авахаар тий мэдрэмж ингээ мэдрэхээр тийм зүйлүүд маш их байдаг байхгүй юу? Тэгэхээр энийг бид нар дандаа мартчихдаг. Тийм байх. Ерөөсөө анзаардаггүй тий. Хүн ингэдэм юм шиг байгаа тий. Ингээд доошоо л айгуу харж явд юм шиг байна. Тэгэл нөгөө өөрт толгойд бодогдож байгаа бодолтой ингээд хамаг анхаарлаа төвлөрүүл чинь тэгэл ерөөс ингээд нэг мэтгэд өглөө нэг мэтгэд орой нөгөө эргэн тойронд тэг юу аа гэдэг ухаалж унаад идэв. Нэг тасраад идэв. Тэр яг энэ бүгдэнд нь амьдрал байгаа бүгд яг ижилхэн хугацаа байгаа тийм цаг хугацаа бай. Гэхдээ өглөөнөөс орой болтол бид нар ажиллаа хийж байгаа ч гэсэн дундаа нь тэр аз жаргал гэдэг юмыг тэ бүр ингээд олж харах хэрэгтэй. Тэгэхээр яг үндэ миний харж байгаагаар бол аз жаргал ингээ хөлөөр зүгээр ингээ хөглөрөөд байгаа байхгүй юу? Ууг нь олоо. Тэгээ би тэрийг бол ингээ харж байгаа байхгүй. Одоо ингээ та хоёр ч гэсэн ингээ над дээр кофе бариад ирж байгаа нь энэ аз жаргал. Та хоёрын сэтгэл ахгүй юм. Энийг би харж байгаа байхгүй. Тэгвэл энэгээр би юу хий энэ өдрийг гоё авах тийм шүү дээ. Тэгэхээр тэр түрүүний ярьсан зөвлөгөөний охин маань тэгж тэгсэн. Ингээ битээ таксид цугаараа тэ битээ автобусын цугаараа чи над руу ирэхээр ингээ алхаад ир. Тэгээ би өөрөө алхдаг болохоор хаанаас хаа хүртэл алхахаар хэдэн минут байдгүй гэдгийг мэддэг байхгүй юу? Энгүүт чи над руу ирэхэд 40 минут болно. Зүгээр алхаа хүрээд ирсэн чи та яаж мэдсэн? Яг 40 минут болж байна. Тэгээ за замдаа юу харах гэсэн чи хүмүүс инээт юм биш. Хөөх. Юу хөөх. Тэгээ инээсэн юм бэ? Хүмүүс инээт юм биш дээ. Би ганцаараа л уурлаа л яваад идэм шүү. Бараг л. Миний хажууд өнгөрсөн хүн болох инээгээд байсан. Тэгвэл тэр нөгөө харах өнцөг байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд тэр охин болохоор ингээд айгүй хаж жаргалтай ингээд болчихж байгаа. Тэгээд бид нар талархах зүйл зөндөө шүү дээ. Жишээлбэл би сургалт орж байхдаа эмэгтэйчүүдэд тэгдэг байхгүй. Тэр чинь нөгөө амар ингээд нөгөө хэцүү болцсон гэж мэдэрч байгаа шүү дээ. Тэгэхээр аюу бид нарыг одоо ингээд сургалт орж исэн чинь тий ингээд энэ ингээд нисдэг тэрэг ингээд нисээл тий бөмбөг хаяал дэлбэрүүл яах вэ? Хайртай шүү дээ. Гэлтгсэн чинь төгстэй амар хэцүү шүү дээ. Тэгвэл бид нар ингээд жаргалтай л сургалтаа орж тэгээд тэгмэд нэрээд юм биш тий. Амар хөөрхөн. Тэгэл зүгээр тэр харах өнцгийг л би зүгээр өөрчлөлт өгч байгаа. Тэмүүдээ тэр хүн чинь цаашаа ингээ өөрөө нөгөө олоод хараад байдаг байхгүй. Тэгээд тэр сүүлд ирсэн охин бүр тэг ингээ инээхээр ингээ нүдэн бүр ингээ алга болчихсон заяа. Амар хөөрхөн. Тэгэхээр ямар сонирхолтой. Би яагаад энийг олоогүй олж хараагүй тий. Би толгой дахиад. Тэмүүдээ бүр надад тэгжилсэн шүү дээ. Яг нь энийг ярьтлаа гэдэг нөгөө юу гайг байх гэж бодож байна. Ингээд юу лээ? Ингээ намайг өөр хайрлах ингээд хүн байгаа. Нөхөртэй л доо өөр хайрлах хүн байгаа. Тэгээд тэр ингээ хаа нэгтэй гэсэн ийм би ингээ хүлээж байгаа гэсэн. Үгүй миний дэрэг зүрх бийцсэн ба шүү дээ. Тийш дээ. Ууг нь олоо. Тий. Тэгээд тэр болсон. Үнэхээр хөөрхөн байсан. Үнэхээр хөөрхөн зөвлөгөөс. Тэгээд ер нь бол ингээд ихэнх зөвлөгөөнүүд яг хуу амжилтгүй болдог зөвлөгөө бол байгаа л да. Гэхдээ тэр бол магадгүй нөгөө хүний надад тавьж байгаа амар өндөр шаардлага хүлээлт тахгүй юу?
Магадгүй те. Тий. Бараг бүх асуудлыг маань шийдэж өгнө гэж хүнээс хамааралтай. Яг одоо та надад хэлж өг гэж ээж шийдээ би тэгдэг би одоо энэ урд байгаа өчүүхэн жижиг зүйлтэй миний хувьд маш үн цэнтэй талхууштай зүйл юм байна гэдгийг олж харж чадахгүй байгаа хүнд би дараагийн юм хэлэх надад хэцүү байхгүй юу. Тэнгүүд нь би заа окей би чадахгүй байна гэд ойлголцохгүй бас те дээрээс нь тэгэхээр зарим зөвлөгөө бол яг үндэ нөгөө амжилтгүй болдог. Гэхдээ гайгүй дэж юу. Тэгээ ер нь бол тусар насны хүүхдүүдэд сэтгэлийн зөвлөгөө бол нэн шаардлагатай байгаа гэж бол би хэлнэ. Тэгэхээр магадгүй бид нар хүүхдүүдээ миний хүүхэд зүгээр байгаа тий миний хүүхэд гоё байгаа гэж боддог. Хүүхэд хэм биш байдаг. Тэгэхээр заавал ингээд тий хүүхэд зүгээр энэ биш зүгээр исэн ч сэтгэл зүйчэд очиулах нь илүү зүгээр байгаа. Яагаад гэхээр бид нар бол бага наснда ингээ байгальтай харилцаадсан байхгүй. Чулуугаар тоглоод, навчаар тоглоо, голын усанд орчин, тэгээ найзуудтайгаа амьд харилцаатай тэнгүүдээ бид нар сэтгэлээ удалчдаг. Юу л юу ярьж. Тэгвэл одоо нөгөө бид нар байгальтайгаа харилцаа бэлдсэн, тий гэрээсээ гарахаа бэлдсэн. Одоо жишээлбэл зарим одоо байшингууд дотроо усан бисэнтэй гэдэг дэлгүүртэй бүр гарах шаардлагатай болж эхэлж байгаа. Би бол тэрийг бол тийм давуу тал гэж боддгоо. Зүгээр надад болохоор зүгээр бид нар ингээд жижиг юм хөргө орон сууцдаг тий нэг юм давхар хоёр давхар цомхон жижиг тийм орон сууцны хорооллыг би бол амар их бодоод байдаг хөө гарчин тий орчин тэгээд болоо. Тэгэхээр байгальтайгаа харилцахгүй байна гэдэг нь өөрөө маш том асуудал. Маш том асуудал. Тэгэхээр би найз нараа тий ууланд явъя гоё ингээд зугаалъя гэдэг дандаа учиртай ахгүй хүнээс ингээд намайг нэг даагч маань тэгжээс өөртөө хитрхийг цаг зараад байна үгүй. Тэгэхээр би өөрөө гоё сайхан байж иж үйлчлүүлэгчтэй тий гоё сайхныг би ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр би ингээд нөгөө маш сайн амарч маш сайн ингэж өөртөө анхаарахгүй болвол яг үндэ нөгөө үйлчлүүлэгч хаан зөвлөгөө би хүчирдэггүй байхгүй. Ятхнаа нөгөө 10 жил одоо ингээд зөвлөгөө хийхээр зөвлөгөө ингээд өгөөд ахаар сүлдээ заримдаа нөгөө ажиллаа жоох ингээд алгасмаар санагдаад байхгүй юу. Тэхийн тулд би зүгээр амарч байгаа байхгүй. Түүнээс биш нэг ганцаараа жаргаал тий ганцаараа нөгөө жаргаж байгаагаа нөгөө пэйжтэй ингээ гайхуулж байгаа юм тэнд юусоо байхгүй. Тэгэхээр би ч гэсэн амарч болох юм биш тий. Би ч гэсэн өглөөний цай уух хэрэгтэй юм байна. Өглөөний цай чи ямар чухал хэлээ гэдгийг одоо нөгөө эмэгтэйчүүд сургалтанд ирэхээрээ таны пэйжийг дагаад энэ аягүй чухал юм байна гэдгийг ингээд ойлгодог гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө л жижигэн зүйлээр л хүмүүст нөлөөлөх нь л миний одоо гол. Тэгэхээр нөгөө өөртөө урмыг өгөөл, өөртөө юм сайн сайхныг хүсэл, үг бас хүчтэй амьтаа байдаг. Тэгжээж бусдыг харах өнцгөн ч өөрчлөгдөнө. За наад захыг хүүхдтэй оллоо гэж бодоход тий яг нэгээс 6 нас хүртэл хөөрхөн хайр хүрэн. Тэгээ сургуульд гарна, тэгэл нөгөө нийгэмшиж эхлэн. За тэгээ өсвөр насн дээр очиод ирэхээр нөгөө өөрийгөө ойлгоогүй байж бас хүүхдтэй тий тулгаан шаардна гэдэг чинь нэг талын өрөөсгөл. Тэр ер нь бол яг таны хэлдэг бол яалтчгүй л үнэн. Ядчил нөгөө нүүрэн дээр гарч байгаа аз жаргалын өвчлөөс гэж байна. Уурны өвчлөөс гэж байдаг тий. Тэрний нүртэл янз янз өөр багтал гэж бодож шүү дээ. Харин тэгэхээр би болохоор ингэж хэлэх айгүй дуртай. Мэдээж энэ 10 жилийн зөвлөгөөний дараа хэлж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр хэмжээний туршлагыг би мэдж байгаа болохоор энийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ээж гэдэг хүн бол ерөөсөө амьдралын суурь байгаа байхгүй. Ээж гэдэг эмэгтэй хүн. Тэгэхээр бид нар гоё байх юм бол бид нарын тий үр хүүхэд хань ижил тий эргэн тойрон юм гоё аз жаргалтай байдаг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар уурлаад бид нар одоо тий стресстэй бид нар ингээл тий хэцүү байх юм бол бүх зүйлийнхаа хувьд бид нар үнэхээр хэцүү. Тэгэхээр магадгүй тий намайг хайрлал би эргүүлээд хайрлна гэдэг юм манай эмэгтэйчүүд яриад байгаа байхгүй юу? Харин тий. Яг ингэж хэлж байгаад уучлаарай. Мэдээж зарим эмэгтэйчүүд хайр хүсэж байгаа тий. Тэрийг бол би үүсэхгүй. Гэхдээ эхлээд би өөрийгөө хайрлаа. Тэгвэл дараа нь би нөгөө энэ ямар гоё эмэгтэй вэ
гэж харах байхгүй. Тэгэхээр би өөрийгөө харахгүй учраас би өөрийг чинь яах юм? Харахгүй байхгүй. Харахгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө л амьдралын гол нөгөө суурь зарчим юу юм бэ гэхээр би өөрөөсөө л эхэлнэ. Тэгвэл би хийн тий. Би юунд дуртай юм? Юу надад чухал юм? Миний тэгвэл үнэт зүйл яг юу юм тий. Миний амьдралын зорилго яг юу юм? Би хүмүүстэй байхдаа тий тухтай хүн юм уу? Эсвэл үгүй юм уу? Тэгэхээр ингээд зөвхөн би хин бэ гэдэгт хариулах 40-40 асуулт ингээд байгаа байхгүй. Тэгвэл энийг бид нар мэдчих юм бол надад зүгээр ингээд амьдрал аягүй хялбар юм шиг санагддаг. Харах өнцөг хүртэл хялбар тий. Тэгээ маш хялбар. Төгжрөл хүртэл хялбар. Тий. Хүмүүс ингээд шүү дээ. Төгжрлийг одоо ингээд тий амар хэцүү байна. Тий. Одоо ерөөсө хэцүү санагддаг шүү. Надаас хэцүү санагдах гээд байхгүй. Тэр чинь ерөөсө менторийн бодол арай өөр эдэг гэж магадгүй гэж тайлбарлах. Нэг хүүгийн зөвлөгөө ингээд бүр орой болж байгаа байхгүй ингээд 6 цагаас угаасаа ингээд нөгөө яалтчгүй цагийн тэгээд тавьдаг байхгүй. Тэгээд орой энэ нөгөө ингээд гадаа харахгүй болоод энийг өч ингээд нөгөө төвжрэл нөгөө ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр шөнийн төвжрэл яг эндээс харахад ямар үзэсгэлэнтэй гэж санаад. Гэсэн чинь тэр хүү ингээд орж ирсэн. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Харагдах нь гоё гэдэг. Төвжрлийг тэрж байгаа. Тэрүүт харин тийм ээ. Чи дөртөл үзэсгэлэнтэй. Тэгсэн чинь өөр нөгөө юу хэлж байгааг нь ойлгохгүй байгаа шүү дээ. Тий. Ойлгохгүй. Гэтэл тэр нөгөө хүүд бол тийм гоё мэдрэмж өгч байгаа байхгүй. Тэр нь ямар үзэсгэлэнтэй юм бэ? Тэгэхээр тэр зүгээр л тэр хүүгийн харах өнцөг байгаа байхгүй. Тий шүү дээ. Тэнгүүт нь надад бол ингээд би тэрнээс ингээд нөгөө хаж байгаа л мэдэрч байгаа байхгүй. Ингээ хамт ингээ хөөрөөд имээд хүрээд харин тий үзэсгэлэнтэй агаад гэдгсэн чи харин тийгээд тэгэхээр жоохон хөвгттэй ч гэсэн том үнтэй ярьж байгаа юм шиг ярилцаж бас болохгүй юу. Тэг ингээд аюу гоё ярилцаад тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг маань өөрөө нэг тийм хүн аяагаа тий хэцүү одоо болоод ах юм ерөөсөй байхгүй байхгүй юу. Яа би энэ зүгээр нэг зүйлийг дэлгэр ташрамдаа нэг хэлэхэд мэдээж үйлчлүүлэх жахануудыг бол маш чанд хадгална. Тэр хүү ирээд те юу ярьсан ч тэр миний одоо те энэ дотроос хашаач ингээ гарахгүй. Яг хөө кейс болж хаяада гардаг. Гэхдээ олон хүний заахгүй тэгээд олон хүний кейсийг нийлүүлж байгаа те нэг кейс болгоод ярьж байгаа. Тэгэхээр ингээ ганцхан намайг ярьж ийн гэдэг. Тэгэхээр үгүй. Яа тэгэхээр өөрт чинь байгаа асуудал надад байгаа шүү. Надад байгаа асуудал өөрт чинь байгаа тийм. Тэгэхээр хоёрыг би яриад байгаа юм шиг хоёрт ингэ санагддаг байхгүй. Тэгэхээр тийм юм ерөөсөө байхгүй. Тэгээд сэтгэлийн зөвлөгөө бол нөгөө яах зүйл ерөөсөө биш. Тэгээд үйлчлүүлэгч ингэ сонсоод ахаар би таныг судлаад 1 жил, 2 жил, 3 жил болоод ирлээ гэж байгаа байхгүй. Тэгээд 3 жил намайг судалж яах вэ? Би ингэ байлаа шүү дээ. Хадгалт авах гэж ийсэн. Тэгээд ярьсан чи яасан болмоор байна уу гэж. Болмоор байна. Хурдан ирэх минь яа. Би тэнцсэн үү гэж асуусан. Би ер нь бол тэгээд Би таны судалгаа тэнцсэн. би тэгээд тэнцсэн үү тэг болохоор байна уу? Надаас ингээд те юм ингээд авч болохоор байна уу гэхээр боллгүй яах вэ? Эрт ирэх байжээ гэж хүмүүс дандаа тэгж хэлдэг. Хүүхдүүд юу яа юм шиг байгаа юм. Ээж аав ингээл сайн сайхныхын төлөө ингээл үгэлдэг шүү дээ. Одоо бид нар өглөөлнө л гэж ярихлаа. Тэгэхээр заавал эсэргүүцдэг, өгөөсгдөг, бүр хиймээрсэн ч албаар хиймээргүй ч юм уу ингээ үйлдэлүүд гаргадаг шүү дээ. Янз янз. Гэхдээ хүүхдүүд танихгүй нь юунд аягүй хардаг. Тэгэхээр сэтгэл зүйчтэй ингээ уулзаа сэтгэл зүйч бол тэр хүн яг нөгөө мэрэгжил сонгоход нь хүртэл нөлөөлж чаддаг гэж би хувьдаа үздэг байхгүй юу. Яагаад тэгэхээр миний хүү юунд одоо чинь миний хүү миний охин л гэж ярьж байгаа шүү дээ тий. Тиймээс шүүкийн чи гээл нөгөө контакт тогтоохын тулд аль болох өөртөө ойртуулахын тулд аль болох сэтгэл рүү н орохын тулд одоо аргаа хэрэгжилж байгаа ажлынхаа онцлогийг. Тэгэхээр үгүй чи юунд дуртай яамаар байна гэл тэгэл тэр хүүхд чинь нөгөө бүрэг байгаа учраас юмаа ярихгүй нэг хэсэг болно. Яванда дасаад бүх юма ярьдаг болоод ирэхээр ямар мэрэгчлээ олмоор нь яамаар байна тэгвэл чи энэ хичээлээ сайжруулах уу эсвэл ингэх үү гэл ингээд бүр нэг холбоо ингээ үүсгэчихээр бүр яг өгөнд нь ороод тэрнийхэн дагуу бас үйлдэл хийдэг юм шиг надад анзаарчихсан. Өөрөө одоо би ингээ судлаад үзсэн чинь тэгэхээр эцэг эхийн үг болвол нэг хайрлал магтаал ууслаа тийм өөр хүний үг бас тэнгууд мэрэгжлийн онцлог одоо яг тэр хүүхд таарсан яг сэтгэл зүйн одоо тэр хүний сэтгэл зүйч гэхээс илүү
зөвлөгөө өгдөг, минь намайг дэмждэг гэдэг өнцгөөс нь хараад ирэхээр бүх юмаа нэг угаа ярангуудаа бүр ингээ амьдралд нь тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг юм шиг юм айгүй хүчтэй юм шиг надад санагддаг. Ер нь тэгэхээр энэ талаар бас сэтгэл зүйч нартай бол яалчгүй ингээ хүүхдүүдэд танилцуулаад уулзуулаад бүр тий ингээд байнгын холбоотой байх нь нэг талаараа үнэхээр зөв. Бас асар их том авах зүйл байгаа бах гэж бодод шүү. Тий. Гэхдээ бас нөгөө инүүхэндээ л хэлж байгаа те. Аав ээжүүд маань хэтэрхийх өндөр шаардлага тавьсаар агаад хүүхдүүдийн ч гэсэн бусдад тавьдаг шаардлага аюу өндөр болчихдог байхгүй. Тэгэхээр магадгүй зарим хүүхд одоо жишээлбэл одоо сүүлийн үеийн хүүхдүүд маш их боловсралтай болж байна шүү дээ. Тэгэхээр магадгүй ингээд намайг голох ч юм уу тийм одоо зүйлүүд бас байна. Гэхдээ яг бас нэг туршлагаараа хүн ч бас авна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийн энэ тавьж байгаа шаардлагаас аюу нэг талд аюу өндөр болоод байгаа байхгүй. Тэгэхээр насандаа байхгүй нэг тийм шаардлагыг ингээд нөгөө том хүмүүстээс тавьж штэ нэг талдаа. Тэгэхээр нөгөө талдаа бид нар тэгвэл хүүхдтэйгээ яг яаж харилцаад байгаа юм бэ гэдэгт анхаарахаас өөр арга болчиход байгаа байхгүй. Тэгвэл магадгүй таны хүүхдтэйгээ харилцаж байгаа харилцаа дан шаардлага тий болж очиж байгаа бол энэ таач бийж хүүхдэд нөлөөлөхөд аюу хэцүү. Тий. Тэгэхээр би хүүхдтэйгээ яаж харилцаж гин, ямар дуу хоолойны өнгөөр харилцаж гин, тий, ямар үг хэлж гин гэдгээ маш сайн ингээд анзаарах хэрэгтэй. Тэгэхээр нийгэмд бол нөгөө хүчирхэг ээж нар гэл айгу ярьдаг харин тийм хүүхнүүд ч гэсэндээ би бол хүчирхэг эмэгтэй гэл. Надад бол тэр бол ингээд харин ч өргөдмөр санагдаад байгаа байхгүй. Зүгээр тийм шүү дээ. Би зүгээр л ингийн тухтай хац жаргалтай эмэгтэй гэл болоо. Тэгвэл бид нар бусдад өгж байгаа мэдээлэлээ ч гэсэн ингээд зүг болгочмоор байгаа байхгүй. Тэгэхгүй аваачаа би хүчирхэг эмэгтэй гэдэг ингэнгүүт тэр нь өөрөө ингээд те зүгээр би зүгээр тэр эмэгтэй цаашаа гэр бүлтэй үр хүүхэдтэй те яаж хандж байгаа гэдэг нь зүгээр надад тэр хэлж байгаа үнээс нь ингээд шууд ингээд уншаагддаг байхгүй. Тэгэхээр хүчирхэг байна гэдэг чи өөрөө тусдаа ойлголт байхгүй да те. Тэгэхээр зүгээр л ингээд би гэртээ тэгвэл тухтай л ээж байж мар. Хүүхдүүд маань надаас яахгүй, би хүүхдүүдээс яахгүй тий. Тэгвэл энийг л бид нар аягуулс ойлгох хэрэгтэй. Түүнээс тэр нийгмийн байр суурь, тэр албан тушаал, тэр миний гэрт ерөөсө педлич байхгүй шүү дээ. Тэгэхээр би гэртээ очилт сэтгэл зүйч хийгээл тий. Тэгвэл амар утгагүй шүү дээ. Тий шүү дээ. Би өөрөө ч гэсэн надад ч гэсэн утгагүй байхгүй юу. Тэгэхээр зүгээр л би очиад зүгээр ээж. Тэгэхээр тий би зүгээр миний ах өнөдөр тий ямар хоол идмээр байна. Ямар хоол идмээр байгаа вэ? Ингээд болоо. Би тий шилтэ хоол хийжлээ. Одоо чи энийг ид гэх биш. Тэгэхээр өсвөр насны нэг хүн надад ингэж хэлжсэн. Багшаа ингээд гэрээ цэвэрлэлтэй тий ингээд яг ингээд сууж исэн жээж орж ирээд гэрээ цэвэрлэх байсан. Юу игээ сууж байгаа. Яа зүгээр суугаад байгаа. Гэж хэлсэн шүү дээ. Багшаа гэж байгаа. Тэгэхээр тэр хүүгийн хэлж байгаа биеийн хилэнж харц эдрийг нь хараад би бол өргөж байгаа. Тэгэх ямар хэрэгтэй юм. Өөрийнхөө хувьд тэр хийцэн байгаа байхгүй юу? Тийм шүү дээ тий. Тэгвэл тий гэр цэвэрлээд өгсөнд баярлаа. Ээж ингээд надад ингээд амрах боломж чи тий надад олгож өглөө. Тэгэл ингийн шүү. Уг нь тий. Тэгэхээр бид нар ингээд заавал чи ёстой. Чи гэрээ цэвэрлэх ёстой. Чи гоё байх ёстой гэдэг аахгүй. Тэгэхээр магадгүй хүүхэд гэхээсээ эхлээд бид нар өөрснөө ч гэсэндээ сэтгэл зүйчэд хандаад би яг ямар ээж юм бэ те тодорхойлоод би яг ямар эмэгтэй юм бэ те би ямар яг албан тушаалтай хүн юм бэ тэгвэл тэр албан тушаал миний ажил дээр эмэгтэй гэвэл би магадгүй гудамжинд ч юм уу те найз гэвэл би хоёрт найзараа байх хэрэгтэй байхгүй. Хоёрт би сэтгэл зүйч байвал амар сонирн бидтэй. Уулзахаараа сэтгэлийн худлаа зөвлөгөө өгөөл те. Би ч гэсэн найз дээр ирэхээр сэтгэлийн сонсмоор байлаа шүү дээ. Хүнд ганц цаг олдож байгаа. Би ч гэсэн сэтгэлээ ярмаар шүү дээ. Хоёр те. Хоёр намайг ч гэсэн сонсох хэрэгтэй. Тэр өнөөдөр таны сэтгэлийг онгойлгох гэж ирсэн юм аа. Тэгэхээр яг ийм нэг ялгаанууд байна. Үгний нэг ийм сонголт тий хоолойны үг байна. Үгний утга гэж байна. Ойлголтын зөрүү гэж бас байна тий. Тэгвэл миний хүүхэд би ийм одоо амьдралын зорилготой юм чинь тэгвэл би хүүхдээ нэг ийм амьдралын зорилго руу чиглүүлнэ ч гэдэг юм уу тий. Бид нар ингэж зэгцлэх юм амар их байгаа байхгүй. Гэтэл
шал өөр тийшээ дэлгэрэн ингэ яваад хахаар за одоо яах вэ тэгээ сонголт юм байна тэгээд. Тийм шүү. За ингээд өнөөдрийн битэрийн дугаарт битэрийн урилгыг аваад битэрүүд ингээд сайхан бүсгүйгээ ингээд танихгүй тэгээ ингээд шууд залгаад битэрийн блогд орооч гэгээд байсан чинь айгүй гоё нээлттэй хүлээж аваад ингээд урилгыг минь хүлээж аваад өнөөдрийн дугаарыг ингээд хүндтэй зочин болсон маш их баярлалаа. Тэгээд зөндөө цаг зав гараад одоо цаг нь одоо дараагийн хүмүүснээс хүлээж байгаа. Ингээд өнөөдрийн блогоо дуусгая. Тэгээд сүүлийн гоё үг нэг хэлээч үзэгчтэй сайхан. Битэрийн блог ер нь хөвчлэн бүсгүйчүүд л айгаа хүзэж гоё зөвлөхөө сонсхийг хүсдэг. Ер нь л ингээд амьдрах их гоё. Ингээд хэлэхээр ямар том байна гэж бодож багтаа тийм. Үгүй энэний учрыг зүгээр би олцсон байхгүй да. Түүнээс ингээд би ганцаараа надад нэг тийм өвдөл байгаа да. Энэ биш байхгүй. Тэгэхээр яг энийг олж харах нь тий. Надад энийг одоо нөгөө явж судлах нь гэх юм уу? Аюу чухал. Тэгвэл ингээ бид нар амар хөнгөн амьдарч болохоор байгаа байхгүй. Тэгэхээр нэг үе бодвол бид нар байртай олчлоо, машинтай олчлоо, тий. Магадгүй ингээ гадаад дотоод яваад үзчихлээ, сайхан цаг кофе уугаад үзчихлээ. Тэгвэл материалын талдаа бид нар болоод байгаа байхгүй. Тэгвэл сэтгэл зүйн талдаа бид нар яг үндэ болохгүй байгаа байхгүй. Нийгэм төр чигээрээ өвдсөн байна тий. Хүүхдүүд өвдөж байна, бага насны хүүхдүүдийн сэтгэл бас өвдөж байна. Энэ надад аюу хэцүү санагдаж байгаа. Яа тэгэхээр би хичээж байгаа. Би хүүхдээ хүмүүжүүлэх гээд хичээж байгаа. Тэгвэл би таны ч гэсэн хичээгээсэй гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хүүхдээ орчин таны хүүхэд. Таны хүүхдээ орчин миний хүүхэд. Тэгэхээр би энийг л бодож явдаг. Тэгээд сэтгэлийн зүйлээс битээ ягараа. Тийм битээ ягараа. Зүгээр л энгийн өдөр тутмын зүйл шүү. Тий. За ингээд баярлалаа. За тэгээд лайк, subscribe. Миний харц марц бүр юм ойлгосон шинжтэй харагдчихна. Тий, ухаарсан хоёр бүсгээс ороод байгаа. За баяртай. Баярлалаа. Тийм ээ, таны ярьж байгаа зөв.